Үзэгчтэй бүхэнд манай хөтөлбөрөөр 1 минут булангараа үргэлжлэх хүрч байна. Энэ удаагийн дугаартаа бид Баруун Бүсийн Төлгуур төв Ховд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга эрх баярыг урьж оролцуулж байна. За хөтөлбөрийн маань урилгыг хүлээж авсанд баярлалаа. За баярлалаа. Танай телевизээ үзэгчд болон олонгосаатай ховчуудаа бас энэ сайхан өдрийн мэндийг өргөн төшүүлье. Баярлалаа. Тэгэхээр Ховд аймаг 2025 оныг нэлээдгүй амжилт бүтээлээр дүүрэн үдэж байна. За тухайн оныгоо бизнес эрхлэгчдийг дэмжих жил болгон баялаг бүтээгчдийг дэмжих жилийн хүрээнд өнгөрүүллээ. Тухайн жилийнхэн хүрээнд ямар ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлв, оноо дүгнэн хэрхэн тайлангаа гаргав. Тэгээ аймаг бүр л тухайн жилийнхаа тайланг дүгнж байна. За хэдэн хувийн дүгнэлттэй ажил нь биелсэн гэж үзэж байна. За ингээд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар бол бас аймгийн стратегийн үйл ажиллагааны хөтөлбөр, за иргэдийн хурлын даргын бас хэрэгжүүлсэн ажлын тайланг бас үнэлт өгүүлээд 90 орчим хувийн биелэлттэй байна гэсэн үнэлт өгүүлтийг бол өгсөн байгаа. За Ховд аймгийн тухайд бол 2025 оныг баялаг бүтээгчдийг дэмжих жил болгоо зарласан. За аймгийн стратегийн үйл ажиллагааны хөтөлбөртөө уялдуулаад бид бүхэн бол бас нэг их найдын эдийн засгт Ховд аймгийг хүлээж авсан бол эх 4 жилийн хугацаанд Ховд аймгийнхаа дотоодын нийт бүтээгдэхүүнийг 2 их найдад хүргэх томоохон зорилтыг бол дэвшүүлээд ажиллаж байгаа. За энэ хүрээнд бол бизнес эрхлэгчдийг дэмжих, иргэдийнхээ орлогыг дэмжих чиглэсэн бол томоохон ажлуудыг бас санаачлан хэрэгжүүлж байгаа юм. За тэгээ бид бүхэн бол бас Ховд аймгийнхаа хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа, ажлын байр бий болгож байгаа, баялаг бүтээж байгаа, хөдөлмөр хийж байгаа хүн болгоныг дэмжих чиглэгдсэн баялаг бүтээгчдийг дэмжих хөтөлбөрийг бол аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас хилцэн баталсан байгаа. За энэ хөтөлбөрийн гол онцлог бол мэдээж бас ажил хийж байгаа, хөдөлмөр хийж байгаа хүмүүс бол бас энэ зээлийн хүүнд бол хэтэрхий явс дарамтанд очирдог ийм зүйлүүд байдаг. Тийм учраас бас зээлийн хүүгийн хөнгөлтийг эдлүүлэх энэ боломжийг бол бас орон нутгийн төсвөөс бүрдүүлж бий болгож байгаа. Энэ бол бас урд өмнө нь аймагуудад хэрэгжиж байгаа энэ төсөл жил болгон 30 орчим тэрбум төгрөгийн зээлийг хөнгөлтөө хэлбэрээр иргэн аж ахуй нэгж бизнес эрхлэгчд олгохоор төлөвлөж байгаа. 6% хүүгийн хөнгөлтийг эдлэх боломжийг олгож байгаа. Энэ цаашдаа Ховд аймаг бол бие даасан эдийн засгтаа хөгжлийн томоохон төслүүдээ өөрөө санхүүжүүлэх боломжтой. Хөгжлөө цаашдаа өөрөө тодорхойлоод бас энэ хөгжлийнхаа асуудалд бид нэр дээрээс хараа суух ш тийм аймаг орон нутаг өөрөө бие даагаад хөгжих боломжийг бүрдүүлэх чиглэсэн ажлуудыг төлхөөс наашилж хийж байгаа гэсэн үг тийм. Хичнээн аж ахуйн нэгж иргэд хамрагдав тухайн төсөлд. За тэгээд хамрагдсан иргэдийн чадамж хэр дээшилж байна? Ер нь үр дүн харагдаж. За бид нар бол банкнд нэг шаардлага тавьж байгаа. За банк бол мэдээж тухайн зээлийг 18-аас доош хувийн хүүтэй бизнесийн зээлийг аж ахуй нэгжид олох ёстой гэсэн шаардлагыг тавьж байгаа. Хэрвээ тэгэх юм бол 6%-ийг нь аймаг тэр зээлийнхэн 6%-ийг аймагаас даана гэсэн ийм агуулга. Дээрээс нь аж ахуй нэгж бизнес эрхлэгчид ямар шаардлага тавьж байгаа нэхэр та бүхэн бол ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэсэн энэ төсөл хөтөлбөр бизнесийн үйл ажиллагааг явуулах ёстой шүү гэдэг энэ асуудлуудыг тавьж байгаа. За аймагтаа өнөөдрийн байдлаар Голомт банк, Хаан банк хоёр бол гэрээ байгуулад ажиллаж байна. За оны эцсийн байдлаар бас 5 орчим тэрбум төгрөгийн эхний бас сүүлд гэрээ байгуулагдаад явж байгаа учраас зээл гарсан гэсэн ийм мэдээлэл байгаа. Цаашдаа бол бид нар бас 30 орчим тэрбум төгрөгийн зээлийг жил болгон тогтмол санхүүжүүлнэ гэсэн ийм төлөвлөгөөд ажиллаж байгаа. Нэгэнтээ орон нутгаас ирсэн юм чинь бас үйлчлэлт асуухан зүйтэй байх тийм үйлчлэлт таваржилтын бэлтгэлээ хэрхэн хангав? Өнөөдөр ер нь үйлчлэлт хэрэг төвшөнтэй. За ерөнхийдөө бол бас манай Ховд аймгийн төвд нэг дундаж төвшний л зуншлагтай иймэрхүү болсон. За тэгээд энтэй холбоотойгоор бол бас үйлчлэлтийн бэлтгэл ажлыг хангах чиглэлд аймгийн иргэдийн хурал засгийн тамирын газраас онцгой анхаарал ачаал бүгд өгч ажиллаж байгаа. За ер нь урд өмнө байгаагүй хэмжээний өвс тэжээлийн нөөцийг бүрдүүлж ажиллаж байгаа. За дээрэс нь сая бас засгийн газрын хуралдаанаар ороод дэмжигдсэн өвс тэжээлийг гайлын албан татвараас чөлөөлөх тухай асуудал бас их хурлаар орж шийдэгдлээ. 4 сарын 10 хүртэл энэ гайлын чөлөөлтүүд бол явна. За тэгээд гайлаар хямдралтай үнээр гайлын татваргүйгээр тэжээл оруулж ирэх аж ахуй нэгжүүдийг сонгогчлуулах ажил маань бас ям дээр хийгдээд явна. Тэгээд аймаг орон нутаг болон бас төр засгийн зүгээс бас үйлчлэлтийн бэлтгэл ажлыг хангуулах чиглэлд бол онцгой ачаал бүгдлөгч ажилласан. Өнөөдрийн байдлаар Ховд аймаг бол ерөнхийдөө үйлчлэлт хэвийн бас боломжийн төвшөнд явж байна. Тэгэхээр хурлын хувьд энэ оны үйл ажиллагааныхаа дүгнэлтийг хэрхэн төвлөж байна? За иргэдийн хурлаас бол бид бүхэн бас хүний хөгжлийг дэмжсэн нэлээд бодлогын томоохон хөтөлбөрүүдийн гарааны жил байлаа. За энэ хөтөлбөрүүдэд иргэдийн хурлаар амжилттай хэлэлцүүлэн батллаа. За энэ дундаа бол онцолж хэлэхэд бас энэ Ховд аймгийнхаа ирээдүй болсон хүүхэд багчууд хүний хөгжил дээр тулгуурлаж мэдээж улс орны хөгжил, аймаг орон нутгийн хөгжил явна гэж үзэж байгаа. За энэ бодлогын хүрээнд бид бүхэн
иргэдийн хурлаас ховдын ирээдүйгээд одоо туслах хэмжээг баталсан. За энэ хүрээнд одоо боловсролын салбарт ажиллаж байгаа багш ажилчид, одоо сурч хүмүүжж байгаа хүүхдүүд, за мөн одоо сургалтын орчныг сайжруулах ч гэсэн ийм 3 чиглэлээр онцгой ач холбогдол өгч ажиллаж байгаа. За энэ хөтөлбөр хэрэгжсэний одоо үр дүнгээр Ховд аймгийн боловсролын чанарын үзүүлэлт бол бас 3 байраар урагшилсан ийм одоо амжилттай үр дүнтэй одоо жилийг өнгөрүүлж байна. За ингэснээрээ бол бас Ховд аймагт багшилж байгаа мөн одоо сурч байгаа хүүхдүүд бас илүү одоо чанартай боловсрол эзэмших энэ боломжийг бас бүрдүүлж байгаа гэж ингэж ойлгож байгаа. За гол бас нэг агуулга бол бид бүхэн 900 орчим сая төгрөгийг за яг одоо ингээ боловсролын чанарын амжилт гаргасан багш сурагчдад бол одоо урамшуулал хэлбэрээр өгсөн. За ингэснээрээ бол одоо багш нар бас одоо 30 сая төгрөгийн урамшууллыг бол одоо хамгийн сайн үнэлэгдсэн багш нар авч байгаа юм. Ингэснээрээ тухайн багш үнэхээр одоо ийм мэрэгжилдээ эзэн байгаад хөдөлмөрөө одоо төрдөө бас шударгаар үнэлүүлж байгаа энэ зах зээлийн нийгэмд бас нэг ийм сайн жишг болж байгаа. Хүн хичээх юм бол бид нар бас аймаг орон нутаг бодлогоор тэр хүнийг дэмжин шүү гэдэг энэ мессежийг бас боловсролынхаа салбарт ажиллаж байгаа нийт багш ажилчдаа бол өгч байгаа. За ингээд энэний үр дүн гараад бас эхний одоо багш нар одоо урамшууллаа аваад 15 багш одоо тус үрдээ 30 сая төгрөгийн урамшууллаа аваад ажиллаж байгаа ийм одоо үр дүнтэй байна. Тэгэхээр эх 2026 оны төсвөө бас баталчихсан байна тийм. 2026 он дээр за бас сая бас би нэг дутуу зүйл ярьсан байна. Ер нь эрүүл мэндэд дээр ч гэсэн бид нар бас энэ эрүүл мэндийг дэмжих, иргэн бүрээ 80-аас дээш наслуулах. Ер нь бол Монгол хүний одоо дундаж наслалт бол бас нэг 75 6 байж штэ тий. Тэгээ иргэн бүрээ 80-аас дээш наслуулахын хувьд одоо эрүүл мэндийн салбарын тусламж үйлчлэгээний чанар хүртээмжийг сайжруулах чиглэлээр бас томоохон бодлогын баримтч баталсан. Тэгээ 80 нэмэх гэ хөтөлбөрийг баталсан байгаа. За эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа бас 23 одоо эм чимлэгийн ажилтнуудыг бид нар бас тус үрд нь одоо шалгаруулж, тус үрд нь 30 сая төгрөгөөр бас урамшуулсан ийм зүйлийг одоо хийсэн. Эрүүл мэндийн салбарын 100 жилийн өнгөрсөн онд бол одоо тохиолсон байгаа. За тэгээд дээрэс нь эрүүл мэндийн салбарт бид нар бас аслагдсан бүс нутагт амьдардаг учраас иргэдийнхээ амьдралын чанар за мөн одоо эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах гэж бас Улаанбаатар руу цаг хугацаа эдийн засгийн хувьд бас ихээхэн одоо алдагдaltaй ийм одоо бас замыг туулдаг учраас бид бүхэн 4 тэрбум төгрөгийн өртөг үхээ хамгийн сүүлийн үе ямар афрадыг бол одоо Ховд аймаг бас худалдаа авахтай эндрийг амжилттай зохион байгуулж одоо суурлуулагдах шатандаа бол одоо явж байгаа мэдээг дуулгахад бас таатай байна. Бүсийн онцлог амжилтгийнхаа төвдөр за 26 оны төсвүүдээр бол бид бүхэн бас онцлог олон ажлуудыг бол бас одоо тусгах чадсан байгаа. За ер нь Ховд аймгийн эдийн засгийн бас нэг гол одоо салбар бол мэдээж одоо хөдөө аж ахуйн салбар 9000 орчим өрх одоо энэ хөдөө аж ахуйн салбарт ажиллаж байгаа юм. За 2025 оны одоо статистик дүн мэдээг харж байхад нийтдээ хөдөө аж ахуйн салбарт бол одоо 3 сая 492 мянган толгой малыг бол одоо 24 оны жилийн эцсээр тоолуулсан. За 25 онд бол одоо энэ малыг бас эдийн засгийн эргэлтэнд хамгийн их оруулсан. За малчид бол бас одоо малынхаа одоо өгөөж үр шимийг бол илүү хүртсэн. Энэ хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнц нь бол бас урд өмнө байгаагүйгээр нэмэгдсэн ийм одоо онцгой жил болж өнгөрч байгаа. За энэ хүрээндээ бол нийтдээ манай малчин иргэд за хүнсэндээ бол нэг 240 орчим мянган толгой малыг хэрэглэсэн гэсэн ийм тооцоо судалгаа байна. За экспорт одоо мөн одоо худалдан борлуулах зорилгоор нийтдээ 480 орчим мянган толгой малыг борлуулсан гэсэн ийм одоо түүхэн бас ийм дэд амжилтыг бол тогтоосон ийм жил байж байгаа. За урд өмнө нь Ховд аймаг бол бас экспортын зөвшөөрөлтэй аж ахуй нэгжүүд бол байдгүй байсан. За одоо 25 онд бид нар бас бодлогоор бас энэ үйл ажиллагаануудыг дэмжиж ажилласны хүчинд Ховд аймгийн одоо аж ахуй нэгжүүд Иран руу, за Казахстан руу, Үзбекистан руу энэ бас энэ булангийн орнууд руу бас махны экспортыг халаал аргаар бэлтгэсэн махны экспортыг бол одоо амжилттай хийсэн ийм одоо жил болж байгаа. За дээрэс нь Ховд аймаг 21 аймагуудаас анх удаа Ховд аймаг бол хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний лабораторийн шинжилгээг аймаг дээрээ хийдэг болж байгаа. Улаанбаатар руу ирж шинжилгээ хийлгээд тэгээд нөгөө шинжилгээнийхээ бичгийг одоо машин тэргээр дайгаад ингээд цаг хугацаа ингээд алдаад ингэдэг байсан бол Ховд аймаг яг аймгийнхаа мал эмнэлгийн лаборатори дээр экспортынхаа бүх бичиг баримтуудыг бүрдүүлдэг болсноороо бас давуу талтай. За эх 2026 онд бид бүхэн энэ лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлээр бол бас тодорхой арга хэмжээнүүдийг авч байгаа. За ингээд хүнд металлын үлдэгдлийг үүсдэг олон улсын магадлалыг хэмжлэгдсэн одоо бүс нутгийн хэмжээний том лабораторитой болох зорилтын хүрээнд Адафт гэдэг бас энэ олон улсын төсөлтэй хамтраад бид бүхэн бас 700 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг аймаг иргэдийн хурлаас бас шийдвэрлэж за ингээд цаашдаа бол ер нь дэлхийн өнцөг болон бүрлүү альч улс руу одоо экспорт хийхэд манай лабораторийн хүчин чадал бол одоо шаардлага хангахаар ийм болж байгааг бас дуулах таатай байна. За дээрэс нь 2026 оны төсвүүдээр бид нар бас нэг гол асуудал шийдсэн бол хос туйлт ардарын систем гэдэг зүйлийг Ховд аймагт одоо суйрлуулахар болсон. За энэ нь ямар очид албагдaltaй гэхээр
250 одоо километрийн ариадус дотор байгаа бүх үүлэнд бол одоо эмрафрат гэсэн үг одоо хөндлөн налуу бүх төрлийн зөсөлтүүдийг хийж тэр үүлний за мөн одоо тэр агаарын чанар салхины хурдац ч гэдэм үү энэ цагаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх за дээрэс нь одоо тэр онгоцны одоо цагаарын мэдээг үнэн зөв өгөх за дээрэс нь бол бид нар үүлэнд бас зориудаар одоо нөлөөлж те хор бороо оруулах ч гэдэм үү энэ зүйл дээр одоо хамгийн сүүлийн үеийн технологи хостуйл дардарын системийг Ховд аймагт 11 тэрбум төгрөгөөр одоо байгуулахаар болж байгаа. Орон нутгийн төсөөс энэ үйл ажиллагааг дэмжиж 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг шийдэж дэд үтсийн асуудлыг шийдэж өгөхөр болсон. За дээрээс нь манай их хурлын одоо гишүүд маань бас одоо хөөцөлдөж 10 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын асуудлыг бол одоо улсын төсвөөр шийдүүлсэн байна. Цагаагаарын аюулт үзэгдлийн улмаас нэлээдгүй бас хохирол амсж ирсэн. Тийм болохоор анхаарах асуудлуудын нэгт тооцсон. Тэгдэггүй яах вэ? Тэгэхээр нөгөө үлдсэн одоо сумд байгаа штэ зам тээвэр одоо яг шийдэгдээгүй. За эдийн засгийн чадамжийн хувьд ч гэсэн тээвэр логистикийн хувьд ч гэсэн Ховд аймаг бол бас тэргүүлэгч аймагуудын нэгт тооцогддог. Тэгээд нөгөө ихэнх сумдаа автоцамаар холбосон гэдгээрээ бас их онцлогтой. За үлдсэн сумын хувьд холбож амжсан байна уу энэ онд? За ер нь бол 26 ондоо бид нар бол 2 сум автоцамаар одоо бүрэн холбохоор төлөвлөж байгаа. За энд бол одоо дөрвөн сум 25.1 тэрбум төгрөгийн одоо үлдэгдэл санхүүжилтөнд бүрэн шийдэгдсэн. За мөн одоо цэцэг сумыг автоцамаар холбох ажлын үлдэгдэл санхүүжилт одоо бүрэн шийдвэрлэгдсэн. Ийм одоо амжилттай байгаа. Ингэснээр бол одоо Ховд аймгийн 17 сумаас 15 сум нь одоо бүрэн автоцамаар одоо холбогдох ийм одоо нөхцөл нь одоо бүрдэж байгаа. Тэр нь бас бүс нутагта автоцамынхаа холболтоор бол хамгийн одоо амжилттай явж байгаа. Ийм одоо аймгийн нэг бол яхаарахгүй Ховд аймаг байгаа. За мөн одоо бид нар бас энэ автоцамтай холбоотой нүүрсний тээвэрлэлтийг бас сайжруулах чиглэлээр бас байтгийн бомбтыг байнгын үйл ажиллагаатай болгох энэ бодлогыг бол одоо хэрэгжүүлж байгаа. За энэ хүрээндээ бол эх жил бас байтг богд чиглэлийн 65 км автоцамын ажлыг бол бас эхлүүлэхээр төлөвлөж байна. За энийг бас гадны хөрөнгө оруулалтаар шийдвэрлээ. Цаашдаа тээвэрлэлтийн үйл ажиллагаанаас нь одоо хороомж хэлбэрээр одоо замынх нь одоо дөртгийг эргүүлж нөхөхөөр одоо ийм одоо гэрээ хилцэл хийгдээд ингээд явж байгаа. Ийм зүйл байгаа. Цаашдаа бид өхөн энэ жилийн хувьд бол өмнөх жилүүдийн хувьд бол 4 сая орчим тонн нүүрс экспортлог байсан бол бид нар бүс нутгийн хэмжээнд одоо нүүрсний экспортороо одоо тэргүүлэх за дээрэс нь нүүрснийхээ экспортыг 10 сая тонн хүрэх одоо томоохон бодлогын зорилтыг хэрэгжүүлж байгаа. Ингэснээр бол Ховд аймгийн эдийн засаг бол бас нэлээд одоо цаашдаа бэхжих ийм боломжууд одоо бүрдэнэ гэж тооцож байгаа. Нэгэнтээ одоо олон ясны үлгийн нутаг тэр Ховд аймаг олон хүмүүсийг төлөөлж ажиллаж байгаа нутгийн өөрөө удирдах байгууллагыг тэргүүлж ажиллаж байгаа хүний хувьд иргэдийнхэн одоо эрх ашиг, хүсэл зориг тийм ээ оролцоог хангах тал дээр хэрхэн одоо бодлого барьж ажиллаж байна. Тэгэлгүй яг ер нь бол манай бас иргэдийн хурал их онцлог болдгийг. За бусад зүгээр одоо ингээд хорлуудыг харж байхад аймагуудыг харж байхад бол одоо ингээд яг хурлын төлөөлөгчд тэгээ албаныхан ингээд байлцаад хурал болдог тийм үү. Тэгэхээр манай Ховд аймгийн иргэдийн хурал бол өртөөсөө бас хамгийн нээлттэй хүссэн хүн болгон хурлын үйл ажиллагааг ирж сонирхож болно. Хүн болгонд нээлттэй болдог. Тэрийгээрээ илүү их онцлогтой. Тэгээ дурын хүн орж ирээд хурал дээр асуулт асууж болно. Хурлын төлөөлөгчдөөс. Тэгээ манай хурлын дэг дээр ч гэсэн бас энэ залтууданд одоо тусцаа явж идэг. Тэгэхээр бид нэр иргэдийн оролцоог хангахад илүү их анхаарал хандуулдаг. Тэгээ бүх одоо хуралдааныхаа үйл явцыг бүтэн лайваар одоо иргэдтэй бол шууд дамжуулж үзүүлдэг. Тэгэхээр иргэдийн оролцоо бол одоо энэ дэр ер нь нэлээд гайгүй сайн хангалттай явж байгаа гэж ойлгож байна. Тэгээ иргэдийн хурлаас бас нэг зүйлийг илүү их санаачилж анхаарал тавьж ажиллаж байгаа нь бол ер нь төрийн байгууллагуудаас иргэдэд үзүүлдэг үйлчлэгээн дээр гарч байгаа хүнд суртал за одоо ингээд олон яригдээд байдаг нөгөө л одоо авилгал хээл ахуулж гэдэг юм уу тийм аа. Энэ байдлуудыг шийдвэрлэхийн тулд одоо энэ Ховд аймгийн шодрог байдлын үнэлгээ бол 2023-24 оны одоо үзүүлэлтээр бол нэлээд хангалттай гарсан. За энэ байдлыг бид нар сайжруулах хүрээнд бол бас маш олон ажлуудыг, аянуудыг зохион байгуулж байгаа. Ховд аймгийн бүх төрийн байгууллагууд одоо тэр цахим индексийн тайлан, за шилэн дансны тайлан гаргалтууд бол хангалтгүй байсан. Иргэдийн хурлаас бас энэ дээр нэлээд анхаарал хандуулж ажилласны хүчинд бол одоо байгууллагууд одоо иргэдэд нээлттэй мэдээлэх ёстой бүх төрлийн мэдээлэлээ илтээд нээлттэй мэдээлдэг болж байгаа. За ингэснээр бол манай Ховд аймгийн шодрог байдлын үнэлгээ бол нэлээд одоо олон баяраар одоо урагшилж байгаа. Ийм одоо сайн зүйл байгааг бас дуулах таатай байна. За баярлалаа. Тэгээд урилгыг маань хүлээж авч Алсалын Ховд нутгаас Улаанбаатар хотод бас ажиллаар явахдаа манай студиэр морилн саадсан. Танд баярлалаа. Тэгээд таны ажилд амжилт хүсье. Эх 2026 онд бас хийж хэрэгжүүлэх олон ажлуудад нь өндөр их амжилтыг хүсье. За баярлалаа. Бид бүхэн ч гэсэн одоо бас иргэдийнхээ одоо итгэлийг аваад ингээд сонгогдоод ажиллаж байгаа хүмүүсийн хувьд бол бас нэг сэтгэл гаргаад бас энэ ажилдаа бас нэг 100% төвлөрөөд ингээд ажиллахыг бол одоо хүсч ирмэлцэж байгаа. Тэгээд танаа телевизийн хамт олон бас бид бүхнийг
одоо урьж те энэ удаагийнхаа ярилцлаганд оруулсанд бас баярлалаа. Тэгээ та бүхэнд бас ажлын амжилт хүсье. Баярлалаа. Богино хугацаанд одлон мэдээллийг багтааж чадсан баха. Тэгээ үзэгч та бүхэнд хөтөлбөрийн 1 минут болон үргэлжлэх хүрлээ. Энэ удаагийн зочноор Ховд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Эрхбаяр урагдан үзэгч та бүхэнд мэдээлэл хүргэлээ. Ховд нутгаар одоо хийж хэрэгжүүлсэн ажлуудын мэдээллийг та бүхэнтэй хуваалцлаа. Хамт байсан үзэгч танд баярлалаа. Үргэлжлүүлэн мэдээллийн хөтөлбөр хүргүүлнэ. Баярлалаа.